Цагаан сайн байцгаана намайг үндэсний Монгол малгай урлаач их хамгаалангийн аянг гэдэг. Би одоо нэг 25 жил малгай урлаж байгаа. Соёлын өв тээж үндэсний Монгол малгайны үндэсний ширээс гэдэг урлагийг хөгжүүлж цааш тавьж явах гэж хичээж яваа юм байна. Монгол хувцснаас малгай гэдэг нь толгойд байдаг айл гэрийн өрхийн тэргүүний толгойд бай дээгүр заларч идэг. Дээр нь одоо аавын малгай жишээ аавын малгай, өвөөгийн минь малгай дээшээ доошоо дандаа ер нь хүнд итгэлийн юугаар ханддаг эд зүйл шүү дээ. Тэгээд тэрний тэр дээр үйлдвэрлэгдэж байгаа тэр өв соёл ингээд уламжлалаад яваад ирсэн малгайны маань одоо энэ ширээс гэдэг нь маш гоё гайхамшигтай урлаг байхгүй. Одоо эдгээр энэ ширээс гэдэг нь тэгээд энд л их анх эхэлт оролцсон да. Бүрхэн малгай гэдэг найз захаа компанид ажиллаад тэнцэнээс малгайныхаа үндсэн мэдгэдэггүйнийг олж аваад тэгээд ер нь тэнцэн 5-6 жил нэлээд сайн бэлтгэгдсэн дээ. Тэгээ найзтайгаа хамт ажиллаж байгаад тэгээд тусдаа гараад. Тэгээд ерөнхийдөө энэ малгай гэдэг юмныг зөвхөн тийм үстэй янз янзын малгайнууд ингээл Монгол малгайнууд хийгддэг байсан бол би сүүлдээ үстэй малгайг болоод бүтэн ширээстэй одоо энэ халах сэтэн гэдэг малгайнда бүтэн ширээстэй оройны загвараа гаргаж анх оруулж ирээд тэгээд энэ малгайны маань үндсэн энэ одоо энэ ширээс гэдэг урлагт яг бүр нэвч явт бүр судлаад оруулж эхэлсэн байхгүй. Би дээр үе нэг юуны хүмүүсийн нэг малгайтлахоо тэгэл одоо нэг дээр үеийн 19-р зууны хүмүүсүүд өмсөжсэн. Монгол киноны юг архивын Монгол кино үйлдвэрийн архивыг би саяхан нэг юу яхад бас нэг нэлээд тийм хийсэн юм аа. Богдондууд бол малгай залгай хийсэн. Хатны малгай Монгол киноны ихтгэлд. Тэгээд яхад бас тэрэн дээрээс дээр үеийн нэлээд малгайнуудаас бас харж ирсэн байхгүй. Тэгээд тэр нөгөө нэг тэрнээс гадна бас нөгөө лам хуврагуудын нөгөө нэг хутагт малгай гэдэг тэрний гар байдалтай амар гоё байхгүй. Тэгэл ийм гоё юм яагаад ингэ мартагдаад одоо байхгүй болчихсон бэ гэл. Тэгэл тэрийг чи хараад дуурайгаал эхлээлс хөгийн юм хийж байгаа юм чи. Болохгүй шүү дээ тэр. Хичнээн шууд хараад мэддэг үндсэн эсгүр байлаа гэж мэдчихээ гэж бодоод хийгэж. Яг санааны зургаар болохгүй. Ямар шүү хэмжээний зүү уцж орсон хаашаач аль талаас нь хавж байсан тэр нь мэддэггүй шүү дээ. Тэгэл тэр чинь өдөр шөнөгүй нухаал шүү дээ. Байнга өсөр байгаа л тэгэл мөн ч олон материал чивдчихсэн, мөн ч олон юмыг 3-4 хийжсэн тэгэл яг цаг хугацаа гэлээгээл туршлага суугаад ирсний дараа л за одоо л болж энэ гэдэг юм чи тийм болдог байхгүй. Түнс би ихэндээ бол тэгэж тийм юм тэр малгайны ширээс идэг хэлхэж ичмэр юм богомч. За үндэсний ясны нэлээ 400-аад гаруй төрөл байгаа. Гэхдээ тэндээс голчлоод ер нь халах үндэсний ястангууд тэгээд урлаг соёлынхан голцуул нэг тиймэрхүү яаж. Түүнээс яг үндэсний яснараа хийх юм бол 450 гаруй төрлийн үндэсний Монгол малгайг бол хийж чадна. Ер нь угсаагаар ард харц ардууд бол тэр нэг отгожийн эсгүү малгайнуудыг өмсдөг байсан л та. Тэгээд тайж гүн бэс гэл ирэхлээр отоо жинснүүд нь өөрчлөгдөөд ер нь бол тэгээд яадаг байхгүй. Отоо жинсний тогсны өднөөс өсвөлээд тэр чулуун жинснүүд нь хүртэл өөрчлөгдөөд явдаг байхгүй. Тэгээд одоогийн цагт бол нэг тгийг нэг яах тэр тийм отоо жинс мэс гэж хэрэглэхээ болцсон болохоор гоёлын хувьд ингээд отог хоошхоод өдөн байхгүй болоод хүмүүсүүд алт мөнгөн оройн дээр яг хуу сампанга чулуугаар шүрх сувдаар баринуудээр мөнгөөр нь ингээ хийдэг болчиход байгаа юм л та. Энэ эсгийн малгай бол гоё. Монголчууд өстой дэндүү гоё гангийн хэрэглээд энгийн хэрэглээнд. Ер нь бол залуу хүмүүсүүд их өмсдөг, өгшин ч өмснө. Ягаад гэвэл нөгөө тэр багтай. Ахуй хэрэглээнд одоо эсгийг одоо хүмүүсүүд халуун гэдэг бол амьсгалж идэг юм органик бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд энэ нөгөө Монгол гэршгэ ингээд гоё хош мөгийн юунууд нь бүслүүр нь ингээд харагдав.
харагдж идэг. Тэгээд дөрөв халах дөрөв аймаг л гэсэн үг шүү дээ. Ерөөсөө үндсэн гол халах дөрөв аймгийг бэлэгдэж байгаа хгүй дөрөв жигтэй гэдэг. Тэгээд энэ дээр нөгөө нэг юм халц малж байдаг бол 4-т 5-та 6-та гэдэг янз янзаар тэдний бэлэгдлүүд нь янз янз болоо явчихдаг. Тэгээд нисгийн малгай бол ерөнхийдөө бол маш гоё юм сэрүүхэн чанарын тэгээ хөнгөн толгой дэвтэйхэн. Тэгэл нөгөө нэг яг нөгөө зулаанаасаа бас хит халахгүй хит өрөхгүй гэдэг бас өвгдийн ухаан л бас яваад байгаа байхгүй. Ийм учиртай. Одоо бол манайхас бол энийг бол бас л яг хуучин загварт нь оруулах гал бас хичээж л энэ. Одоо ер нь бол нэлээд гоё уур нарийн хийцтэй байдаг шүү дээ. Гэхдээ харьцангуй бол одоо бол нисгийнх нь бэлдсэн маань өөрөө гоё бас нэг орчин цагаад байгаад бас их гоё нэгхэн те нэгхэн гоё нэгтрэл сайтай гоё болоод байгаа. Тэгээд улам л гоё л болоод байгаа юм шиг санагдаад байт юм да надад. За лавузан малгаанууд маань бол энэ ч явж байна. Энэ бол ёстой жинхэнэ ард малчин хүмүүсүүдийн өмнө өмсдөг малгай шүү дээ. Энэ ч дээрээс. Ер нь бол одоо л цагт хотод гангаранд өмсөдөг болохоос хуучин цагт бол ерөөсөө хөдөө гадаа л малдаг хүмүүсүүд маань өмсдөг байсан тийм малгай. Тэгээд одоо бол нөгөө нэг цаг үесээ дагаад гоё ус зарстай болоо тий. Эн чинь бол ер нь бол нэг айхтар тийм үнэгний ярьс мэрсэл гэж байснаас биш нэг айхтар тийм олон төрлийн ярьсаар хийгддэггүй л байсан малгай. Тэгээд хурганы ярьс, үнэгний ярьс, хүүхдүүдтэй хурганы ярьстай нэг яг хөгшөө аав ээж нан хийхлээр нэг үнэгний ярьс илдээд тий. Бүцэрлэг болгол илдээд ингээд хийдэг байсан тийм л малгай. Тэгээд энэ бол бас шалгартсан түүхтэй ер нь монголчуудын хэрэглээнд бол төгс зөгцсөн малгай шүү дээ. Ямар ч шуурга юунд дааруулахгүйгээр тэгээд энэ одоо нэгнийхээ дуу чимээ авахд хүртэл чихмхийн таглаж тэгэж дуу чимээ сонсогдохгүй болохгүй маш гоё дулаахан тэгээд ямар хэлбэрээр мал ахуйд явж байхдаа өмсөж хэрэглэх боломжтой гоё юм алгаа л да. Гэлэг жимцэн өсөх хоёр авраг маань хийлгсэн байгаа. Дөрвөн талтай энэ халиу монгол малгай гэж энэ дөрвөн талтай. Хуучны юм одоо бас нөгөө юм чихээстэй оройтой байсан нэг бас яг нэг орчин цагийнхаа нөгөө нэг хэлбэрт оруулаад одоо энэ бүтэн ширээстэй. Батбүхийн хувьд тэгээ бас харагдах байдал гоё. Гэрэл нарны гэрэл авахд те бас ингээ хаач байсан ингээд ер нь ингээд гоё хийц уртаа харагдаж байгаа шүү дээ. Заягийг харангаан заягийг тэрийг нөгөө нэг болоход тэндээс нөгөө нутгийн зөвлөл нэгээд юу дарамслаар далай лам руу очиж нөгөө хойчийн тодруулна гэд тэгтээ иж бүрэн хувцсгээд яасан. Тэгээд тэрүүд далай ламд тэгэхэд малгай хийсэн. Манай алтан жаргалч одоо саяны чинь дөм онгор аялгаагээд энэ тоглолтын дээр ч юм хийлгээд энэ чинь анх ч одоо энэ чинь бүр чи 2015 онд бол тийсэн тоглолт шүү дээ. 15 16 онд л болсон баг. Тэгээ 10 жил болоод саяхан ирээд дахиад энэ малгайгаа шинжилүүлээд авч байгаа. Тэгэл найз 10 жил өмссөн сайхан байлаа. Дэндүү Батбүх байна. Одоо энэ малгайгаа шинжилээд дахиад шинэ тоглолтондоо өмсөх гэж байна. Тэгээ энэ хоёр малгайтайгаа бараг 20 жил болно л гэж байна шүү дээ. Би бол голцоо ширээсэн ашиглах дандаа урт удаан төгсшгүй тэгээ үргэлжлэх тийм үргэлжилсэн бэлэгдэлтэй тийм хээнүүдийг голцоо их ашигладаг. Тэр нь бол угаасаа бэлэгдлийн чанар нь гоё юм чи. Төгсөшгүй урт удаан эрүүлийн тэгээ саруул сайхан те илэг бүтэн байхыг бэлэгдсэн хээнүүдийг л голцоо ашигладаг. Тэр нь л гоё. Энэ 18-19 дэх зуунд монголчууд голцоо халах эрчүүд зүгээр энгийн хэрэглээний малгай. Гэхдээ энэ орой бол ийм ширээстэй байгаагүй. Энэ малгайны ширээс гэдэг юу бол би монгол малгайд оруулж ирсэн. Өөрөө энэ чинь бүр зүүдэлж гаргасан эсвэр байхгүй. Энэ хан ширээсний одоо энэ бэлэгдлийг бол одоо би өөрийнхөө бэлэгдэж хийж байгаа. Тийм төгсөшгүй үргэлжлэх мөнх насын урт настай үр хүүхэд олонтой бас өнөр өтгөн байхыг тэгээд бат бөх санаа бодолтой байхыг тэгээд энэ болохоор одоо нэг гэрийн монгол гэрийнхээ бүслүү шиг тэгээд эхнэр нөхөр хоёр ив нэгтэй байхыг бэлэгдэж. За энэ нь болохоор гэр бүлийн уур амьсгал ив нэгтэй байхыг бэлэгдэж. За энэ хамгийн нарийнх одоо энд байгаа энэ
энэ нарийнхан хавчарган сүлжээс байгаа. За энэ маань болохоор хамгийн урт тойрог дээр байхдаа гэр бүлийнхэн амьдрал хамгийн урт удаан аз жаргалтай үргэлжлээсэ гэж ямар ч торох нөгөө нэг голд нь янз янзын юу арахгүйгээр ингээд үргэлжлээд сайхан ингээд явж байгаагаар ингэж бэлэгдэж хийж байгаа. Ер нь бол халах сэтэн болгоо бол ер нь бол бэлэгдэлгүй юм гэж нэгж байгаа. Сампан бол яг хөвдө 4 зүг 8 зүг хөстэй нэг санаа нэгдэлтэй байх ив нэгдлийг баримталдаг юм шүү дээ. Энд чинь дээрээс нь харсан 4, доороос нь харсан 4 байдаг хөөхгүй. Тэгээ 4 зүг 8 зүг хөстэй нэг санаа бодолж игүүртэй гэдэг ийм утгач бэлэгдэлтэй. Тэгээ сампангийн догтлолт бүгж гэж юм заавал байх хэрэгтэй. Энэ бүгж бол бат сүртэй байх юм бэлэгдэл. Тэр хүний сүр сүлд нар шилэн үзүүнд байдаг гэдэг. Тэгээд нөгөө нэг хямар лундаа сүр сүлдийг бэлэгддэг байхгүй. Тэгээ энэ хямар лундаа сүр сүлд нь шовхтой одоо жадны үзүү шиг шовх мундаг. Тэгээ араасаа нөгөө нэг ямар нэгэн хорлолд өртөхгүй гэсэн утга бэлэгдэлтэй. Тэгээ янз янзаар тайлбарлагддаг. Ер нь бол энэ ширээс чинь бас ингээд ийм учиртай дангаараа зүгээр нөгөө нэг ингээд бариад ширээдэд байх юм биш. Өнгөний дагнасыг ямар өнгөний дагнаас нийлүүлж иж ямар гоё харагдуулах уу гэх тээ. Одоо жишээ нь одоо энд бол ингээд ногоо могоо өнгийн тод өнгийн юм гоё харагдаж байгаа юм ихтэй ингээд орж байгаа чинь энэ малган дээр бол эрэгтэй хүний малган дээр бол жишээ нь тээ ингээд нэг олон өнгө оруулахгүй гэж тээ. Яг хөө жоохон тодруулж ирсэн тэгсэн ирнэ буцаага бараан талаад ингээд материал дээр ямар өнгийн өнгөний дагнаас оруулах вэ гэдэг чинь бас чухал. За ерөнхий явц нь эхлээд хамгийн малгай их үйл явц юм хамгийн ихний нэгдүгээрт нь бол материалын өнгийг сонгох байгаа. Ямар материалаар яаж хийх үү гэдгээ бодож тий утасны өнгөнүүдээ бодоод тооцоолчих байгаа. Тэгээд хоёрдугаарт нь бол захиалагчийн маань арзмаар хэдвэ гэдгээ бас тодорхойлно. Тэгээд хэдэн арзмарын эсгүүрээр бэлтцээ гарахгүй гэдгээ бэлтэнэ. Тэгээд ер нь ширээснийхээ одоо ингээд биржинтэн дээр одоо ингээд давхарлаж наагаа тэгэнгүүтээ одоо энэ юугаа зулхаа тий одоо нэг хээг ингэж гоё тугар ингэж харагдуулаад байгаа юм чи одоо юм шүү дээ. Тэгээ энийг ингэж нааж бэлтэнэ гэсэн үг байна. Тэгээд өнгөө үндсэн өнгөө тавиад энийгээ бэлдээд тэгээд ойдлуудаа хийж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэр нь бол энийг ингэж тавьж байгаа л одоо энэ дээр ямар хэмжээтэй явах вэ гэдэг гол энэ болоод ингэж тавьж байгаад ингэж хэсгэн л дээ. Тэгээд бүгдийг ширээсээ хийж эхэлнэ гэсэн үг байна. За тэгээ малгайны орой мал одоо ямар малгай хийхээс шалтгаалаад малгайны орой бүтцүүд нь ингэж энэ зэнц бүтцүүд нь ондоо энэ бол эмхтэй малгайны орой одоо энэ шиний малгай бэлтгэж чинь гэсэн үг. За тэгээд энэ маань ингээд энэ 57 арзмарын эмхтэй малгай бэлтгэж байгаа гэсэн үйл явцлаа л та тийм. Тоглос энийг ингээд ихцээс ингэсгээд харуул ингээд тийм ээ. Ерөнхийдөө малгайны хэв орчиж байгаа үстэй тийм байх үстэй эмхтэй малгай. Энэ сампан юугаа хийгдэг ингэж хийгдэнэ гэсэн үг. Хам хилэн ороод. Голцсон ингээд Монгол малгай чинь тэгээд одоо ингээд энэ ширээсний юу ингээд орой морой бэлтчихэд яхад чинь ихэнх нь тэгээд гар идлаар холбогддог байхгүй юу Монгол малгайч. Яг суугаал гар зүү барайл суун тэгээд тэрүүгээр малгай болгож дуусгана да. Тэгээд түүнээс ш одоо шууд нэг машин дээр бариад очдөг гэсэн бол бас ажиллал барчлаад амарчлаад болчих байсан баг тэгээд. Ер нь бол гар ажиллага ихтэй. За тэр үед чинь хямдхан байсан. За нэг айтайхан торгочин л гэж тэр үед чинь нэг хамгийн дээдлийн үнэтэй торгочин л хөр орхон одоо нэг 70-80 мянга 100 мянга гэл одоо янз одоо ч бүр зураараа тоогойлдог. Одоо захын юу чинь л зүгээр мөн пүүсүү чинь л 20 мянгаас тэрдэг байсан пүүсүү чинь л одоо 60 мянга болчиход байна шүү дээ. Үндсэндээ 2 дахин их нугарцсан гэсэн үг. Тэгэл тэр нэг малгайны материал гэдэг. За яг нэг хоёр янзын материал орлоо тийм үндсэн гол бие
их би одоо хэмжээнд орлоо гэж бодоход тэр үеийн ханш бол нэг гайг юм байна дөө. Нэг 70-80 мянган төгрөг туслах гэхэд нэг 170-80-аар зарчдаг ч юм уу тий. Тэгээд тэрэн донд чинь тэр 70-80 мянган төгрөгөнд босгож чинь тэр чинь тог цахилгаан махилгаан тэгэл эндүү наалт малт гэл туслах материал тэгэл олон юмнууд нус орж байгаа шүү дээ. Тэгэл яхад чинь тийм ээ яг тийм байна нэг 100-аад мянгад боцоод нэг 170-80-аар зардаг 70-80 мянган төгрөг мундаг тиймэрхүү л байсан юм. Одоо өөрийнхөө хийсэн хөдөлмөрийн үйлсийг л авч байгаа гэсэн үг л дээ тэр 70-80 мянган төгрөг байсан. Тэгээд ер нь гэхдээ болж игэл нэг тийм айхтар өндөр үнэтэй байлгахыг хүсдэг юм аа. Ер нь л хүсдэг. Тийм зарим нэг нь бол ерөөсөө 5-10 дэх нэмэгдсэн ч материалууд байна. Тэгээд жоохон өртөг өндөртөө. Манайх чи яалчгүй өөрхий өөрсдөө нэг үйлдвэрлэгч орон биш. Нөгөө түүхийд материалыг үйлдвэрлэдэг болохоор өртөг нь жоохон өндөр болчиход. Түүнээс биш өөрсдөө түүхийдээ үйлдвэрлэдэг байсан бол бас ямар ч хэмжээнд байх юм билээ те. Ядчих байсан бол бас нэг арай амтхан байж болох байсан баха. 5% юм уу одоо энэ зулхаа мулхаа гэдэг одоо ширээсэнд ордог материалууд бол ер нь Монголд үйлдвэрлэх боломжтой шүү дээ. Энтхэг таралтай зүгээр л энгийн хитгэн нэг 2-3 хүн хөл нэцхэн багийнаар ачаал тий. Комисси өвчснүүдийг жижиг пресс машин жижиглээл. Тэгэл буцаж ирээл тэгэл зулхаа үегээл ингээл болж ах чинь тэд энгийн үйлдвэрлэл Монголд байх боломжтой байхгүй. Хамгийн гол нь одоо энэ татварын нөхцөл тэгээд одоо зээлийн хүүний өндөр бодлого эднээс бол ерөөсөө жижиг дунд үйлдвэрлэл одоо ингээд хөгжөө цаашаа томроход бол тасрах саад болчихно. Ер нь бол хийж битээ гэсэн нэг үеэ бодоход хөөрхий монголчууд ч юм уу ер нь тэгэл хэр чадлаараа бүгд хийгээл бас эрэг тэрэгрээ хийгээл байгаа. Одоо даанч сэтгэл төрдөг юмнууд одоо тийм асуудууд байна. Гэлээгээд одоо яалтаачлаад тэгэл бур зүрхрээ зүтгэл хийж байгаа юмдаа ийдсэн болол байхыг хэмдэрхэл хичээж лэн да. Аль болох олон хүн хэрэглээсээ олон арт түмэн өмсөөсөө олон хүн гангараад олон хүн намайг мэдээд энэ үндэсний Монгол малгай компани аянгын бүтээлгээл гангараад өвчтэй. Ер нь тэгээд ингээд тоглолт мөглөлтөөс ч юм уу тэгээд энэ тэнд цагаан сар тэгэл нүүдэлчин Монгол наадам дээр явж хат гоё байд шүү дээ. Өөрийнхөө юм харахлаа ингээд сайх. Би ч бас овоо юм хийж байгаа юм байна да гэж бас боддог. Хэцүү байлгүй ах. Энд чинь ямар нэг юм чи юм хийхэд чи ер нь хэцүүгүй юм гэж байхгүй. Бүх юм тэр итгэл одоо ингээл зүгээр энгийн хошингүй байхад хүртэл хальтмалт мөрийн сарын уяал тэгэл тэрийг ханцлал тэгэл дахин хийгээл ингээл бүр шугамар зураад анх ингээл бүр шугамар зурж байгаад ойж исэн ч байх шүү дээ. Тэгээд тэр чинь нэг амьдралын явцад нөгөө нэг хүний л амьдрал болсон янз янзын ажил хийж үзэл бүх малгайгаас ажилласаа гарчаал юм хийж ах замдаа зуны нөгөө одоо дан малгай чинь бас нэг улирлын жанртай шүү дээ. Бас нэг цагаан сар наадам хоёроос нэг явцдаг. Бусад үед бас нэг жоохон тогтоом байдаг. Одоо л нэг олон дуучид маань ирээл хамаагүй хүмүүсүүд ирээл би өдөр шөнөгүй ажилтаа байгаад байгаа болохоос шиг нь бол зуны цагт ажиллахгүй л байдаг шүү дээ. Тэгэхэд чинь тэгэл өөрийгөө хөгжүүлээ. Янз янзын оюутлын машин дээр сууд сурыгээд оюутлын үйлдвэр төртөл ажиллаж байна. Бүх шугамын оюутлчин байж үзсэн шүү дээ. Тэрэн дээр маш их сайн хөгжсөн. Ер нь бол бүх төрлийн оюутлын машин дээр сууд сурсан байхгүй. Тэрний дараагаар тэр чинь одоо энэ ширээс гэдэг юм чи одоо хийхэд улам дөхөн болж 9 шидийн машин дээр сууд сурж яж. Тэрийг янзлаа сурсан. Тэгээд нормын ажил гэж ямар юм байдаг гэсэн араас нь төлж үзчихэж. Хурдхан шиг бол арийнхаа хүнийг сандаргаал удаахан шиг бол арийнхаа хүнд даруулаад тэгэл яах. Ер нь тэгээд нэг ойдл шийдэм хийж эхэлснээс хойш бол ер нь тэгээд дуртай дурлцсан болохоор тэгээд тэр нэг үйлдвэрт ажиллаж исэн ч хэцүү санагддаг ус. Тэгээд тэндээс улам л юм сураал гарч ирсэн. Тэгэл яг за одоо би боллоо. Одоо би яг энийг хийж эхэлнэ гэл. Тэгэл хийгээд эхэлсэн. Тэгэл одоо нэг удаагийн хэмжээний юм амжилтанд хүрчээл байж энэ да.
Ер нь бол яг мэрэгжлийн болцсон л гэсэн үг. Зарим нэг одоо нэг өгөөлөхөд харахгүй юм хурууныхоо өндгөр бараг мэдэрч шүү дээ. Энэ ийм байх хэвээр гээд ойж явахдаа хурууныхоо өндгийг тэмтрүүлээд ингээ хэмжээ гаргаад тавьчин тэгээд нөгөөтгөр ингээд яг гоё ингээд жигд ойн. Яг оройн цагаар бол бас яг ингээд нөө хар бараангийн материалын дээр бараангийнх нь утсаар их шаардлага гарвал ер нь бас ер нь л нэлээд гэрэлтүүлэг сайтай шилмэлээ зүүжиж нэлээд баримжаатай байж үзэхгүй одоо хүний юмыг би харахгүй юм чи яг ингээд муухай хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр чин тэгэл маш сайнараа тэгээд хийх аль болох цаг хугацаа. Тэгээ би ер нь хүний юм хийж өгч хугацаанд яарч хурдан хийхийг амар яддаг. Ерөөс тэр яарсан юмнаас ч хамгийн муу юм гардаг байхгүй. Тэгээд хүний юмыг захиалагчийн сэтгэлд хүртэл мөнгө авч чадсан юм чинь тэрийг сэтгэлд хүртэл нь буцаагаад хийж өгөх л гол зорилго. Түүнээс би одоо нэг яараалтай олныг үйлдвэрлээл бушуухан шиг эрэлт байгаад гэр нь дэлгүүртэй болъё тий олныг зарыг ямар тийм хүсэл байдаг. Яг л энэ ширээс гэдэг чинь өөрөө тэгэд нэг тийм яарад тийм хурдан гардаг тийм бос биш баг. Тэгэл яг тэрэгээрээ тэгэл ингээл болж ийн ер нь яг л хүний юмыг нямбаагаар нь хийгээд өгж л ах юм бол тэгээд тэрнийхээ хариуд үр шимийг угаасаа сэтгэлээс айсан юм үр шим гарч л байгаа. Гоё шүү дээ. Ер нь нэг хөтөлцсөн, өгшөрсөн, хойно ч гэсэн бас нэг ямар амьдралыг яаж туулсан бэ? Ямар юм бүтээсэн бэ гэдэг нь бас гоё. Тийм ээ? Эргээд бас нэг ир хүн гэдэг чинь бас нэг за би нэг ийм үндэснийхөө өв соёлоос нэг хэсгийн ч гэсэн бас нэг цааш нь өргөлжлүүлээ дараа хойч үедээ өвлүүлж үлдээсэн шүү дээ гэхлээр бас бахарх сэтгэл төрөх бах өрөвгтүүд нь ч гэсэн бас бахарх байлгүй даавараа тий. Хүний өөрийн юм гэдэг нэг үр хөвгт чиг ялгаагүй шууд ингээл хаанаас зэрвсгээ харахад ч гэсэн харагдаж байгаа. Мэдэгдэн. Тэгээ яг л одоо ингээд нэг ширээстийн бүтөөрөө гэдэг чинь өөрөө миний юунд оруулж ирсэн. Тэгээд ямар ч малгайны орой дээр ингээд гэрлэвэл ингээл яхад үе миний малгай гэл ингээд харахад яг л байж. Тэгэл ер нь бас гоё шүү сайхан тэгээ бас хийсэн юмтай юм шиг л бодогдож явж шүү дээ одоо бас тодорхой хэмжээний бас нэг юм хийсэн бүтээсэн байна. Их баг хэмжээгээр хүмүүсүүд бас сайхан мэддэг болж байна. Тэгээ сайхан л. Тэгээд намайг анх малгай хийж эхэлж байгч би ямар олон танигдаж одоо гэх шиг ингэж ширээсний урлагаар ингээд бүх дууч мундаг урлаг соёлолцууд ирнэ гэж бодож исэн биш. Тийм бодоочгүй зүгээр л амьдралын төлөө хийжсэн. Дараа нь бол тэгээд аяанда бас тэг хөдөлмөрлж байгаа нэг бурхан хүртэл шагнадаг хэлэхтэй. Хамгийн муу өдөртөгч гэдэг чинь өөрөө зүтгэдэг гэдэг шүү дээ. Тэг хүний хийсэн юм гологдоод идэх байхгүй заримдаа. За яах юм бэ? Энэ арай болохгүй байна гэж бурахгүй. Тэр бас их буруу сэтгэл юм шиг байна. Би байсан ч байгаагүй ч тэр хүнийг хийлгэж явах л ёстой. Тэгээд тэр хүн бас төгжөд бас явандад чиглүүл шүү дээ дээшээ явна. Тэгүүлэхгүй голоод өөрөө ингээл зүтгэсээр байтал дахиж дэвссэн муутай бас тэр тал дээр бас алдаатай ажиллаад байгаа юм шиг санагдаж байна. Ер нь бол яг тэр юм одоо сургалт маргалт гэл янз янзын юм одоо сэтгэлд бодогддог байхгүй. Ер нь л өөрөө ном тохиомлоо гаргачих. Магадгүй одоо би 50 гэдэг чинь тэгэл 54 5 одоо 4 5 жилийн дараа ч юм эсвэл сургалт хариуцсан тийм ээ. Өөр ажиллаа гэдэг нэг юм ойхоо болоод энийг яг шавнараараа хийлгүүлээд хажууд нь багш нэгээ сууж явах тийм бас цаг тэр үедээ бас номоо бичих гэсэн тийм бодол байга. Тэгээд дээрэс нь ганцаараа одоо нэг сурсан мэдснээ бас авч үлдээд явах тий. Тэгээд ер нь бол ойдл эсгүүртэй тийм одоо үржингийн ядам сөрөнгөө нэг гоё ном байдаг шүү дээ. Монгол овцсны түүх мөх гэдэг. Тэрний шиг тэгээд яг нэг цаг үед бас нэг хэсэг оруулж явсных тэгээд яг өөрийнхөө хийж исэн бүтээж исэн юмнуудыг яг эсгүүр загвартай тэгээд донж ширээснийх нь нэг утга үлэгдэлтэй тийм ном төвшмөл бэлдэж гэж бас бодол байга. Одоо нэг орчин цагаар бол VIP үйлчилгээл байхгүй. Ерөөсөө яг орчин ганц хүнд яг ингээд хүнтэйгээ уг захиалагчтайгаа хоёулаа ярьж байгаа шүү дээ. Тэр өөр хүнд урд нь тэгж хийж өгөөг юм чи. За ингээд ийм өнгөтэй.
Загвар арга ятгад алтан жаргалынх шиг гэх юм бол одоо бас яг адилхан өөрөлдөж хийж өгнө юм тийм үү тий. Хувь хүн хүсэх юм бол тийж. Тэрийг жоохон өөрчлөөд авчурга хэмжээрээ ингэх үү яах вэ тийх үү гэл ингээд яах юм бол бос л яг өөрт нь яг цорын ганц цагт хийж өгч байгаас ялгаагүй шүү дээ. Хувь хүний онцлогуудаас их шалтгаална л да. Зарим нь гангийн хянцралсуу тий. Янз янзын өнгөндөө тэрэндээ тааруулаад энэ өнгө оруулаад ингэмээр. Тэгмээр нэг янз янз үү. Зарим нь болохоор бол яг дараахан дүү аливаалах дараахан гэл. Тэгэл хүний яг л тухайн хүнийхээ захиалагчтайгаа хамтдаа ярилцаж яаж шийдсэн яг тэр үгээрээ л хийж байгаа. Яг тэр хүний малгайг бариад авсан бол тэр хүний бүх хийлэг нэгс юу гэж ярьлаа яалаа яа гэж яах гэж ямар өнгө хэмжээртэй хийлгэнэ гэж тэмдэглүүллээ гэдэг л тэрийг хараад уншаал тэгэл хэмжээнд хэд байсан шүү тэгэл эсвэрээ тавиал тэгэл эхэлнэ л дээ. Тэгэл нэг хийгээл дуусна дараа за их сайхан дүүрлээ гэл. Тэгэл дахиад үргэлжлэл болгоё. Уг малгайч өөрөө 790-ээр зориулж байгаа малгай. 790 гэдэг чинь бараг нэг юу юм да 400 мянган төгрөг бараг материал юуных нь болчиход байна. 400 тонн. Ширээс мэрээс тэгээ нэг ажилчтай цалин мэлэн гэл те. Ганц нэг бэлтгэж байгаа хэдээс чи бас нэг нэрэ ганц нэг бэлдүүлнэ шүү дээ. Зарим нэг тэгэл татвар төрөөс мөн нийлээд эхлэхээр тэгэл юм болчихж байгаа. 15 одоогийн байдлаар цөөхөн ажилтнтай байгаа болохоор тэр 14-5 сая төгрөгийн зардал гаргаж байгаа. Зардал болоод юу. Гурван ажилч юм байна. Тэднээс юм цаарын цалин тэгэл нөгөө нэг энэ татгал шимтэглүүл урамшууллын ороод тэгээд дээрээс нь бараа материал юм хүмүүнүүдээ зөв аваад тэгэл хийчихэд ерөнхийдөө бол нэг сард бол орлого зарлага юм 15 сая хэвчээ тиймэрхүү. Одоо нэг айхтар ашиг машиг гэхээс илүү бараа материалын үг л ахихан болох гэж үзээд тийм. Одоо тэр нь л одоо миний ашиг юм дээ тий. Яг зардлаа гаргана тэгээд үлдэгдлээ ерөнхийдөө бол буцаагаад голцоо материал их авдаг гэж зөвлөлөө. Янз янзын материал байлгал зарим нэг нь бүр олон жил болсон торгоч байжлага хэрэглээ. Гэхдээ яг эзэн торг гэдэг юм чинь хуучрах тусмаа үнэтэй тохихгүй тэгээд ер нь бол нэг айхтар тийж мөнгө төгрөг зөвлөж хөрөнгөлөл үүсгэсэн юм бол тэрнээс илүү бараг материал их зөвлөлттэй тий. Түүхий торгонууд 350 380 мая гэдэг метр нь тийм торгонууд байна. Хилэн харууд байна 380 гален зэнц. Тэгээд одоо өвд формат нууч аягүй үнэтэй болчихсон. Одоо яг тэгээд ориг фүүс үгэхэд хамгийн багадаа 1 метр нь 60,000 төгрөгөөр авч байгаа шүү дээ. Тэгэл тэднээс чинь тэгэл юм болох. Тэгээд бол аль болох ориг фүүс хүмүүсөө аль алих ориг материал авалт ядаж тэр нөгөө нэг эндүүдлэгэндээ суналт нь байхгүй. Тэгээд нөх хөр орхишлсээр хийгдсэн торог дурд материалууд чинь өнгөний хувьд бол нөгөө нэг хямдах материалаас хамаагүй ондоо л байт юм л да. Арай л ондоо. Бүтээгдэхүүн болоод байгаа дуусахтаа ч хүртэл арай л гоё. Тийм ээ. Яг хүмүүсүүд бол яг хэр тас янз янзын материалаар хийж л тэгэл болцоо би бол болж өгвөл нэлээд сайн чанартай үнэтэй дагнууд л. Тэнийг үе бодоход айгүй гоё тийм улс орноос ч гэсэн нөгөө соёлын яамнаас ч гэсэн нөгөө нүүдэлчин Монгол наадмууд мгил янз янзын наадмууд бас их болоо тий. Тэр бас юу бас их гоё болдог байсан шүү дээ. Өвлийн тэр нөгөө дүнжингарын хурд гэдэг маш гоё тэнцээ чинь бүх уяач одоо тий Монгол хувцс хундраараа өвлийн хувцсаараа гангарах гэсэн хүмүүс ирдэг гэсэн үг яг. Тэр бол соёлын хувьд бол юу тэр одоо тэр гадны хөл бөмбөгийн богдох хувцс хунар 20 эдэн тэрбум зарцуулах тий Монголынхаа зүгээр тэр соёлын тэр дүнжингарын хурд гэдэг уралдааныг явуулж исэн бол тэр Монгол хүний араас нь ганцхан тэр морины уралдаан хүүхдийн тухай яриад байгаа болохоос яс юм дээр бол тэр цаана нь бол Монгол хувцсны бас тий соёлын үгийг авч үлдэх юм явж исэн байхгүй биднээс бол тэгж мэдрэгддэг гэсэн. Тэгээд тэр чин зохиогдохоо болонгууд чин цагаан сарын дараа ядахны хүн чин цагаан сарын өмнө гээд ажил хийдэг байжгаад цагаан сарын дараа бас дүнжин гарав дээр яана гээд бас ингээд сунаад ажилтдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр байхгүй болоод
Тэгээ байжсэн ч ашиггүй тэр нүүдэлчин Монгол наадам гэж гарч ирээд. Тэгээ 4-5 жил нүүдэлчин Монгол наадам чинь 100 айгуу гоё их гоё шүү дээ. Үзэх харах юм ихтэй. Юун тэр наадмын үйл ажиллагаанаас гоё шүү. Нүүдэлчин Монгол наадамд бол дуртай. Яг тэгвэл нүүдэлчин Монгол наадмууд зүгээр ердийн наадмаар бол яг стадион тойроод ч юм уу тий хөөдлөө өдөрт очиод нэг худалдаа л хардаг үстэй. Ер нь бол гэтэл нүүдэлчин Монгол наадам дээр бүх тэр соёлын яамдуудын дүүргүүдийн гэрүүд үзэх харах музейтэй яг Монгол ахуйгаараа ороод гарсан хүмүүсүүдэд дайлаад цайлаад тий арга уулгаад өрөн борцгоо тавиад тэгээд ингээд үзэж харах гар урчууд нь тойроод суудсан тэгээд тэр айгуу гоё ихгүй. Ер нь бол соёлын өв хадгалах тал дээр бол тэр нүүдэлчин Монгол наадам бол маш их таалагдж байгаа. Тэрнээс чинь тэгээд тэр наадам ч юм уу те одоо тэгээд үндэсний хувцас зөв өмсөх хэрэглэх те бас буруу зураг хэрэгэлсэн өмссөн явж илаа шүү дээ. Тэрнээс чинь ингээд хүний нүд тайлагдаж те ийм байх хэвээр. Тэрэндээ дунд чинь тэр мундаг соёлын өвтөөсөн те мундаг судлаачид те өгсчүүд доктор нас элэс улсууд ирж байгаа. Тэднээс чинь үг сонсон, тэднээс чинь хэрэглэл юм байсан, ийм учирдахтай байсан гэ те. Тэр нэр чинь амар ер нь соёлын юу өвөө хадгалж үлдэх юмд маш нөлөөтэй юм байна. Миний хувьд л тэгж анзаардаг. Ер нь л болж игэл хэрэглээл яг хүний нүдэнд дасгаал тий. Одоо биднес чинь ингээд бүтэн хувцас хэрэглэл өмсөд гаргахлаа ингээд үзэн үзмэр шиг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тийм байлгамааргүй. Угаасаа л биднесийн хэрэгжилж ирсэн үндэсний өв соёл юм чинь тэрийг те ингэж гайхаж хардаг болтлоо өөрчлөлт ондоосцсон байгаа байхгүй. Одоо тэрийг л болиулмаар байна гэсэн. Болж игэл тэгэл евро хувцас өмсөн гэхдээ яг үндэснийхээ баяраар яг нөгөө төлөвөө гоё өмсөд өгдөг те. Айгуу гоё шүү дээ тэр чинь ер нь бол тэгээд нүүдэлчин Монгол наадам тэгэл юун дээр очдог хүмүүсүүд бол ер нь л бүтэн хувцлахыг боддог болсон доо. Одоо бас нэг үе бодоход их гоё болоо залуучууд их гоё.